За сайн байцгаана үзэгчдээ. Ном ярьж байгаа подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид нэг сонирхолтой зохиол сонгож авсан. Түрүү дугаартаа амласан шүү дээ. Юугаар Монгол зохиолчийн бичсэн одоо Монгол өгүүллэгийг сонгож авсан гэж. Тэгээ энэ бол Батмөх гэдэг зохиолч 1951 онд төрөөд 2017 онд тааллуулсан юм байна энэ хүн. Энэ хүн бол цахар хүн юм байна тийм ээ. Цахар Шилийн гол нутагтай. Шилийн гол нутагтай. Тэгээд энэ зохиолыг сонгож авсны учир гэвэл энэ бол маш сонирхолтой зохиол. Ярих юм маш ихтэй. Тэгээд одоо энэ удаад бол яг одоо бид нэг ингээд яриад явсан зохиол. Юунд их олзуурсан бэ гэвэл өмнө бид нар одоо нэг 6-7 дугаар видео подкаст хийлээ тийм ээ. Энэ дугаар болгон бол дандаа хятад зохиолч за төв зохиолч байсан бах гэж бодож байна. Зохиолчд байсан. Өөрөөр хэлэх юм бол хятад хэлээр бичсэн зохиолыг монгол хэл рүү орчуулсан. Тэр орчуулсан зохиолын тухай бид нар ярьсан. Тэгэхээр орчуулгын зохиол яг их хэлээрээ байгаа зохиол хоёрын хоорондох амт шимт тэр зохиолын дүр дүрстэл тэр зохиолын одоо сонирхолтой сайхан хэл найруулга тэгш сайхан тийм хэл найруулгын хувьд бол аргагүй ялгаа гардаг юм байна. Ер нь бол энэ монгол зохиолчийн монгол хэлээрээ бичсэн зохиолыг унших орчуулгын одоо хэлээр бичээд монгол хэл рүү орчуулсан зохиол унших хоёрт бол маш их ялгаа гарч ийн ер нь нэг. Магадгүй хоёрт гэвэл энэ нь нөгөө монгол зохиолч бичсэн монгол ах хөө дүрслэгдсэн болохоор бид нарт илүү ойр тусч байгаа байж болох юм а гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ одоо бидний ашиглаж байгаа энэ номод орсон Хамар лодон гэдэг өгүүлэг байна. Энэ Захар Батмөх гэдэг зохиолч. Энэ зохиолыг манай Пүрвжүү үндэсний монгол бичгээс шин үсэгт хөрвүүлж буулгасан. Тийм учраас би энэ удаад өөрөө энэ одоо зохиолыг монгол бичгээс гэрэл үсэг рүү буулгасан учраас илүү сайн мэдж байгаа. Үг болгоныг таних, үг болгоныг мэдрэх гэдэг чинь бол энэ хүний одоо бас их ажил орсон бай таа. Тэгээ би энэ удаад Пүрвжүүга энэ зохиолынхаа хэсгээс нь уншиж өгөөш гэж байгаа. Яг тэр энэ зохиол бол бас нэлээд том зохиол. Өгөлөг гэхээс илүү баг тууж шахах байх тийм. Баг тууж юм да. Ер нь бол бэсрэг тууж юм. Ер нь бол тийм. Яг тэр энэ бэсрэг тууж гэдэг нь бол хамарч байгаа цар хүрээгэж бодсон он цаг үйл явдал хүний амьдрал тийм ээ. Энэ бүхнийг бодсон ч гэсэн хэмжээнийхээ хувьд ч гэсэн энэ бол бэсрэг тууж юм ер нь бол. За ингээд зохиолоосоо эхлээд уншия тийм ээ. Тэгээ Хамар лодон гэд яагаад энэ гарч өгсөн бэ гэхээр бидний хичээлийн сурах бичигт Хамар лодон нэрээр орсон байсан. Бид нар бол Хамар лодон зохиолыг сайн мэднэ. Тэгээ тэр үед 80 он дунд сургуулийн сурах байсан. Тий, бид нар 10 жилдээ сурдаг байсан энэ зохиолыг. Тэгээд нэг жоохон улаан хамартай найзыгаа бас Хамар лодон гэж шоолдог байсан. Тэгээд энэ зохиолоос бас ганц нэг үг нь одоо сэтгэлд бас одоо хүртэл явж яадаг юм сонирхолтой зохиол. Тэгээд энэ зохиол эхлээд Батмөх үдшийн дулаан гэж нэрээр анх сэтгүүлд нийтэлжсэн зохиол байна. Би яг тэр номноос нь хуучин бичгээс нь ингэж кирилл рүү хөрвүүлсэн. Тэгээд сүүлд нь ярьж ягаад Хамар лодон гэж энэ нэрээр явахар боллоо тий. Одоо Хамар лодон нэрээр явж байгаа. Би энэ зохиолыг 3 хэсэг ингэж хуваагаад уншиж хөргөе гэж бодож байна. Эхний хэсгээ уншия. За. Хамар лодон. Үдшийн дулаанд бор гэрийн үйдэн тушаа цал буурал нэгэн өвгөн модон хайрцгийн ёроол солих гэж мөнгөнөн. Тэр ямар нэгэн юмд сэтгэл нь хуваагдаад сүрхий яарч байгаа бололтой. Хоёр хэсэг модон хавцсыг хальт мөлт харуулдаад ам сэр золгуулан хідэнтэй шааж тогссон боловч тэр нь эв номдон орж өгсөнгүй. Гэнэт царайд нь багтаж ятсан том хамрынх нь үзүр улааж минчийснэ гартхаа газар савж дэвслээд хайчихв. Тар нэр хийх дуунаар үйд аяархан сөхөгдөн эмгэнийх нь гөлүйтл хуссан толгой бултайж нохоодолоо хэрэггүй гисэр байтал засан гэд хайран аргалын савыг минь бүрлгээд хайчихлаа хэмээн уцаарлав. Улаан хамарт өвгөн гялан толгойт эмгэнэн ууртайхан хэлэм хийж аваад гарын үзүүрээр багжаач хөмөж хямгадалгүй гарч гүйлээ. Хүүе харуй бүрүйд хаачих нь вэ гэж эмгэн нь үүднээсээ хашгирахад бух цагаа күйгэн хайхаар явъя гэсэн баясгалантай дуу нам гүм орчинд цуура татан хөнгөнээд алс тэртээ замхарч одлоо. Бух цагаа күйгээ хайхаар яваа өвгөний нэр лодон. Үйдэндээ хашгирч үлдсэн эмгэний нэр Заграама. Хамар лодон Заграама чавганц гэвэл хав ойрд танихгүй амтэн гэж үгүй.
Чавганц чи ямаа. Чавганц сахил авсан учраас ингэж цоллуулсан байлгүй. Харин лодонгоо ялангуй юмд уурлах дуртай. Уурлахаараа хамран час улаан болтлоо минчийдэг тул хамар лодно гэж нэрлэгджээ. Зүүн баруун айл өмнө хойд улсынх нь гарын үзүрт гуйх явдал тулгуур бол түүний этхээ зангаас ширэгнэх нь бий. Хамар лодон энэ яваа насандаа нь хийж сурсан ажил гэвэл ердөөл мод. Хар багаасаа өргөсөн эцэг мотчин лорог дагаж өнөөдөр энэ жингийн тэргийг товшоод ат гурал олж долоон маргааш тэр айл нь кремний үүдийг засаж эвлүүлээд цагрыг цус цаасан гүзээ олж мэрдэг байжээ. Авдар шүүгээ арал тэнхлэг аргалахын дайтай болоод ирэхэд нь лора өвгөн лодонг хаяад хорвоог орхижээ. Хэдийгээр эрийн цээлд хөрч гал голомт залгсан ухаантай боловч оол хөрөө цүйц харуулыг стооцвол лора өвгөн тасархаа бүрээс хэмхэрхээ тоонч үлдээлгүй тул үлдээгээгүй тийм байна. Тасархаа бүрээс хэмхэрхий тоон үлдээгээгүй тул мөнл тэнүүлж амьдралаа үргэлжлүүлнэ. Гитсээ цатгах чадлагүй лодонд бол гэр барьж гэргий авна гэдэг холын мөрөөдөл төдий. Сурсан жаахан гарын уран сайндаа орохгүй ч шаард тооцогдохгүй. Хавьд мочин гэвэл ганц хамар лодон болохоор арай чамаа амьдарч байлаа. За эхний хэсэг би одоо ингэж уншаад таны ярьсны дараа залгаад явъя гэж байна. Тэгээд энд би одоо энд нэг зохиол аваад ирсэн байна л да. Энэ бол Монголын одоо шинэ үеийн уран зохиолын үндэслэгч агуу их Нацаг Доржийн хуучин хүү өгүүлэг байхгүй. Хуучин хүү өгүүлэг. Тэгээд энэ хамар лодон гэдэг өгүүлгийг уншаад би ингээ бүтэн уншаад дууслаа. Бүтэн уншаад дуусахад ерөөсөө энэ хамар лодон бол Нацаг Доржийн хуучин хүүгийн нөлөөнд дор бичигдсэн зохиол юм байна. Ер нь. Одоо за сая ингэ чи уншлаа тийм ээ. Тий. Тухайлбал ингэж уншиж байна. Сая ингэ уншсан тий. Одоо ингэ айлд очиж ажил хийж өгөөд нэг цаграх цус гүзээний хужирхай олж мэрдэг ч юм уу ингээд ингэ. Хуучин хүү яаж эхэлж байгааг ингэж байгаа. Хөдөөгийн байдал шалдар болдор. Цагийн улирал ороо бусгаа. Эрсдээ шант буттай цайтмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаас унаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн гуйтгартай цаан үнээр татна. Зуны лүгхим халуун гэрийг шарж малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаягаар өхрийн бас үргэлжилсэн агаад үүгээр түгээр хідэн тул оодгонон давхинаа. Хөлд орхоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн урууд нь нүүж нэг hodгийг эргэн тойрон нутгасаар энэхүү ертөнцийг эзэслэнэ. Гавж жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу шилжих ба зайсан намжил гаднаас ирж хууль ёс хэмээн худлын ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй хэмээн бодож тэнгэрийн хаяанаас цааш газаргүй сэтгсээр төмөн хэрэгээс хоцорч дэлхийн боловсрлоос гээгдэнэ. Өглөө бурхандан залбирч үдэж тэнгэрт мөргсөөр нэг насыг харанхуй ман дотор барнаа. Хуучин хүү хол морин дээр хөндлөн сууж хатриусаар хурч ирэх бөгөөд цагаан ямбуу альчаар толгоогоо ороосон агаад ширэлтсэн хар гэзгийг сэрвээсэн эдэн үсээ шанаар унжина. Урагдч навтарсан хар ханцыг сугалдарлаж хэрдэд сайрсан бор дохой гаргажээ. 5 хитл морноос бууж тас хитл жолоогоосоо тоос нь дарагдсан урд хормоогоороо наран чарагсан нүүрнийхээ өсийг арчиж нусаан хүр хитл нэгэд гэрт оров. Балдангийнх эсхий хийж байна. Цэндийнх хонио хожирлаж байна. Дамп мор ирэх гэж явсан гомб хангаа ороод ирсэн гих зэрэг хив юрийн хідэн үгийг агцах хүмүүст сонин болгон ярьж гавжгүй гэж доогуур харан зайсангүй гэж дараа дуугарсаа зуухны ажиулсан. Авгаа хөвгтөөс аяг тараг хэсэг хусам олж идээд тэндээс гарч баян балжинд унаг татан өгч айрг ууж нэг үдийг өнгөрүүлээд дэндв тайжинд очиж хонь гаргаж өгч гидс олж идэн нэг үдчийг дуусгана гэж. Тэгээ яг хуучин хөвөл ингэж хийж байгаа. Тий. Тэгээ хуучин хүч жижигхэн өгүүлэг шүү дээ. Гайхамшигтай өгүүлэг. Тэгээд энэ хуучин хөвөл ингээ шинэ үедээ залгалаа гэж дуусчихж байгаа юм. Ийм байсан одоо тэгээ хүмүүсийн тогооны доторх шиг энэ амьдралд гэрэл гэгээ орж ирээд шин нийгэм ирлээ хуучин хүү шинэ хүү болов хөх Монгол улаан Монгол болов шилүүд ингээд дуустдаг ер нь бол тийм ээ төгсгөл нь. Тэгээд би яагаад энийг юунд их ажигласан бэ гэхээр хамар лодон өгүүлэг бол ерөнхийдөө би Нацаг Доржийн энэ хуучин хүү Нацаг Доржийн шувуун саарл
гэсэн нацаг дөржийн зохиолуудын нөлөөнд дор бичигдсэн зохиол юм байна гэж ойлгосон байхгүй ер нь. Бүтэц хамаг. Тий, ерөөсөө энэ зохиол ихтэй Хамар Лодон гэдэг бол яг л нацаг дөржийн хуучин хөөшиг орон гэргүү ядуу тийм ээ өөрийн өмч хөрөнгө байхгүй өдөр хоногийг зориггүй тэмцэлгүй өнгөрөөдөг. Айлд очиж зарагдаад нэг жоох аяг хоололж идээд тэгээд хар борхон мод хадны ажил хийж хүн амтнд зарагдаад явж идэг нэг ийм л хүн байгаа тийм. Нацаг дөржил шин нийгэмтэй хуучин хүүг золгуулад тэгээд дуусгацсан. Батмөх зохиолч болохоор шин нийгмийг өнөөдрийн нийгэм хүртэлтэнд золготлон тийм ээ. Шин нийгмийн тэр хэдэн 10 жилийг ингээд Хамар Лодон биеэрээ туулаад гарч байгаа. Туулаад гарахад тэр хятадын 1949 онд одоо ингээд хятад улс тунхаглагдаад 47 онд тийм ээ ардын засаг байгуулагдаад гэж энэ өвөр Монголыг ярьж. Өвөр Монгол 1947. Тэгээд 47 оноос үндсэндээ соёлын хувьсгал дуусталчаашээ. Тэгэхээр 1980-ад он хүртэлх хугацааны бараг 40 жилийн амьдрал гарч байна. Тэгэхээр энэ бол 40 жилийн амьдрал гарахад бол тэр амьдралыг үзээгүй хараагүй туулаагүй надад бол энэ маш сонирхолтой юм байгаа байхгүй. Үнэхээр сонирхолтой. За ингээд дараад нь эргээд тэгээд ярив. Хил найруулгын талаас, дүрийн талаас эргээд дараад нь. За эндээс залгаад уншия. Нэгдэл байгуулагдаад хэдэн жил болов. Чавганцаасаа хөндөрсөн Лодон будг нь ховхорсон авдраа шинтгэх бодлоггүй өнгөн гартал зүлхэхэж болжээ. Түүний мөрөөдөл ардын авдрын нүүртэйгээ адил энт тэндгүй ховхорч эмтэрсэн бололтой. Өөртөө уурлан чавганцад хорсно. Ажиглаад байвал аавын хамар мөрөө. Чавганц яалаа гэж надтай сэтгэл нийлхвэдэ. Лодонгийн хураасан жаахан буян илүүдээ гарсандаа чамайг тэжээх үү. Ер нь гарынхаа ураар чавганцаа хавгүй гарынхаа ураар чавганцаас хавгүй өйттэй өнгөтэй амьдарч чадна. Хэдэн хониороо баяжин гэж хэлгийн хончинд долгонохгүй л дээ. Гэмгүй. Лодон сортоотой явж чавганцын атааг буцалгая. Түүнээс хойш Лодон нийтийнч байг, хувийнч байг мотто ноцолдоод махардаг боловч энэ нь улам бүр сонин жаахан сэрвэлзэх дуртай болжээ. Хан шөнгөрч мал цадаад жавзмаа хөгшин арх нэрх гэж хагсаж гацсан бүрхээрийг минь юм болгож өгнө гэд Лодонг гэртээ өрөв. Хурх тугал гэж мөнгөн сар түүнд бэлэн цайнаас өөр юм өгөөгүй ч нэг их юм сансангүй. Хэг надад яасан гэж урд голын ус уржнын жилийн шаараа өгч байгаа юм бэ. Чи намайг урснаас биш би чамайг гуйгаагүй. Боль цаашаа гэж Лодон хамраа минчил гэж аваад хөгшний гар хооронд бүрхээрийг нь салгасан хэвээр арилаад өгчээ. Гэртээ ирээд борвоо хамхиж амжаагүй байтал багаас хүн ирүүлж нэгдэл дээр модны ажилтаа гисэн хэл өгчээ. Лодон маасаатл инэв. Хамар Лодон одоо л нэг хөрөнгөжих цаг болж дээ. Сумын дарга хүртэл намайг тоож байгааг харахгүй юу? Үүрийн дарга сандарсныг үзвэл лав чухал ажил байх. Иргэн шүүс тавьдаг дөрвөлжин ширээг хийлгэх гэж байгаа юм болов уу? Яамны ноён байшин бариулах юм болов уу гэж бодмогц хөлн хөнгөрч багжны хайрцагаан үрээд гарч одлоо. Замдаа тэрэг хөтөлж яваа танихгүй жаал хүйтэй тааралдаж багжаа гуйж тавив. Шар үхрийн гэлдэрхийг даган алхаж явтал ногоо хөөсөн хонион дарж яваа хэлгийн хончинтой халз даралдлаа. Хамар Лодон цочсондоо тэргийг онхолтол өсөрч гараад лаг хийтэл завилжээ. Хамраа хаана хүрхэн вэ? Намайг сумын дарга урьсан тул найранд очиж явна. Өчигдөр үүрийн дарга урьж өнөөдөр сумын дарга хүйгээ тэрэг хөтүүлээ явуулж очихоос биш. Лодон ингэж худлаа ярьсан ч ичиж зовсонгүй. Харин ч баярлжээ. Энэ үгийг хэлгийн хончин чавганцын чигэнд хүргвэл тэр яаж атархах бол бараг хан мөргөж өөхөх байхаа. Нэгдэл дээр хэд хонох зуур албаны өрөөнд ярилцах дуу гарвал Лодон гартгаа хаяад цонхонд орно очиж чих тавина. Гэвч тэр бүр учрыг нь ойлгож тогтоож авахгүй. 10-аад хоногт зөвхөн морин дэл дээр яарч явна. Одоо л нэг болох гэж байна гэсэн үгийг хагас дутуу цээжилсэн нь яамаа. Лодон нэгдлийн даргад эрдмэн гайхуулж
нүүр тал болох гэж хэрэггүй гисээр байтал орны дөрвөн талд хашлах хийж өгчээ. Нэгдлийн дарга хөмсгөө зангидан түүнийг буцаахад намайг ядархаас болгоомжилж бусдаас өмнө чөлөө өглөө хэмээн баярлсныг яана. Ингээд явж байна. Тэгээд за энэ зохиол бол мэдээж энэ нэвтрүүлгийн цаг богино тийм. Тэгэхээр энэ богино цагт бол энийг бүгдийг унших, бүгдийг ярих болцоох багтай. Тэгэхээр лодон гэдэг бол яг л хуучин хүү ер нь бол хаана цагийн салхи сэвэлзэн тэнд л явж байна. Өөрийн гэсэн бодол байхгүй тий. Ер нь бол өөрийн гэсэн бодол байхгүй. Өөрийн одоо хардлогоод өөрийн гэсэн ухаан бий гэж бодовч тэгээд ерөнхийдөө дэндээ дандаа хөнгөдөн ер нь бол. Тий. За 2 3 жишээ байгаа. За эхлээд одоо ингээ нийгэмч өмч хөрөнгө өгөхөр болж байгаа тийм ээ. За ингээд гэр байшин өгөё, мал өгөё гэдэг. Тэгсэн. Би ер нь ихнэр хөөгч байхгүй 100 амьдралаар явсан. Надад тэр гэр байшин хэрэггүй. Надад мал хууч хэрэггүй гэдэг. Сүүлд нь бодоод байсан чиг энэ гэр бас хэрэгтэй юм шиг тийм ээ. Гэр авчаад хонь авахаар би хонь авахгүй. Хонь авахынхаа оронд би нэг авдар хийх сайхан юу л авъя. Тийм ээ. Мод тий одоо дутуу хийгээ орхицсан байсан. Тэгээ тэрүүгээр авдар хийгээд тэрүүгээр авдар дээр өөрийнх нь хүсэл мөрөөдөл болсон тий нэг алтан луу зурулж байгаа юм тий. Одоо ингээд зүмбэрлүүлээд хийлгэж байгаа. Дамбиг. Талар дамби гэдэг хүнээр. Тэгээ тэр бол өөрт нь бол одоо хамгийн сайхан юм л тэр байж. Өөрөөс өмч хөрөнгөгүй байсан үнд тэрэндээ одоо байгаа жахан эд хөрөнгөө хийчээд авдрынхаа алтан луу хард суух нь бол хамгийн сайхан байдаг. За тэгээд нэг удаа ингэж байгаа. Хоёр дахь удаад нь ерөөсөө лодон бол өөрийн гэсэн бодол их багтаа хүн байхгүй ер нь бол. Тэ яг жинхэнэ нөө боловсралгүй ерөнхий тийм харанхуй иймэрхүн. Хоёрт нь гэвэл нөгөө нэгдэлч хөдөлгөөн үүсээд. За нэгдэлч хөдөлгөөн үүсэнгүүт бүгд одоо нөгөө ив хамтчлах гэдэг юм руу орж байгаа юм тийм ээ. Тий. Нийтийн хоолнд. Нийтийн хоол одоо хүн болгон гэрте хоол ихгүй нийтээрээ хоол хийдэг болно. Тэгэхэд бол айл амтны одоо сав суулга одоо дэвэр данх тогоо тэр бүгдийг одоо цуглуулна гингүүт чинь тийш нь хамаг юм зөөн. Хоёрт гэвэл тэр үед нэг хятадын нэг гачуудсан бодлого байдаг шүү дээ яг гэх ган үйлдвэрлэнэ гэдэг. Ширэм үйлдвэрлэнэ гэдэг. Тогоогоо химхэлж ягаад хаг зөхөж химхэлж ягаад аваач душааж байгаа. Тэгээ өөрт нь тогоо байхгүй болохоор нөгөө заграамаа хөгшнийхөө тогоог өөрийнхөө гуйлан хавингаар сольж аваад бүтэн тогоо аваачид гэсэн чинь нөгөө ширэм зутгадаг газараа бүтэн тогоо авахгүй гэд. Тэгэнгүүт нь хээр гарч байгаа тэр мингтийн хүүтэй том чулуугаар химх зөгч жагаад шагнал авна би одоо энэ тогоогоо аваачихгаа. Тэгээд тогоогоо химх зөхөд аваачид гэсэн чинь шагналж өгсөнгүү. Ингээд хоцорж байгаа. Тэгээ байж итл дараад нь тэрний өмнөх хүн те баахан золбон нохоо устгана. Нохоо алсан. Тэгсэн тий. За нохоо алсан хүн шагналтай гинэ гүгт. Нохоо алдаг хүн болж яваад баг нэг нохоонд идүүлэнгээ алдаад айлын нохоог оосрлоо чирж явсан нөгөө чирж явсан шидэмсэн тасраад тэр хиний нөгөө насны гэрийн хойно байгаа нохоо сүүдэр төвчсэн нохоог чирж яваад айлч тушаах алах гэж яваад хүүтэй тий хамт явж байгаа. За ингээд ингэн. Ерөөсөө хамар лодонд бол өөрийн гэсэн зорилго байхгүй. Хамар лодонд бол өөрийн гэсэн хардлагууд нь өөрийн гэсэн бодол байхгүй. Юм шиг энэ зохиол дээр тэгээд явж байгаа юм. Тэгээ тэр их эмгэнэлтэй чинь тэр заграама гэд тэр хөгшин бол одоо их залуугаараа сахил хүртсэн гэж. Яагаад тэр анхных нь нөхөр гимт хэрэг хийгээд ноёнтой заргалдаа тэгээ шорон тойж гад нас урцсан гэж. Тэгээд заграама хөгшин чи өөрөө залуухан хүүхэн бэлэвсэрч үлдээд тэр үедээ би энэ өвчөө ороогод болохгүй ламд үзүүлсэн чинь дүр төрхөө өөрчлөд үзээ. Тэгээд үсээ усуулаад сахил чавганцын сахил аваад тэгээд чавганцын сахил автсан заграама дээр лодон очиод одоо ирж очдөг тэр хоёр бол сэтгэлийн холбоотой болцсон. Тэгээд ингээд одоо нөгөөдөгтэйгээ дэр нэгтгэхэд амьдрий гэхээр сахил авсан хүн 10 жил тий одоо болдгоо. Тэгээд зөвхөн тэр хүүхнээ хүлээж 10 жил өнгөрч байгаа юм. Тэгсэн. Ингээд хамар лодонгийн амьдрал ив хамтчлалтыг дагаад нэгдэлсэх заграамаа хүлээх гэдэг үндсэндээ 10 жилийн амьдрал ингээд дуусчихж байгаа юм. Тэ? Тэгээ байж итл нь дараад нь одоо нэг соёлын хөрхлөг хэлж байгаа юм. Тийм ээ? Тэгсэн. За тэгээд тэр үед чинь бас нэг сонирхолтой болно. Юу гэхээр нөгөө авдрын шууд ганц хайрлж чижсэн авдрын нийтийн санд аваа явчихдаг. Аваачаад гонцонд аваач тавиад тэрэнд нь гурил будаа мудаа хийдэг болсон. Тэр авдраа харах тоолондоо болон гороож сэтгэл нь ингээд зовно. А тэгээд нэг удаа шүн тэр үед нийтийн галт тогоонд хоол идэхээр цадахгүй.
Шингэвтер зутан л иддэг, хоолнд нь хомс. Тэгээд нөгөө чавганцын руугаа явж хоол чавганц гэдэг байгаа боловч залуу ихнэр шүү дээ уг нь бол. Залуу ихнэр руугаа явж шүн явж хоол идэхгээ явж исэн чинь баашингийн цохоор харсан гал тогоонд нөгөө хөөрхий мө авдар нэг өрөвдөлтэй юм шиг харагдаад. Тэгээд авдраа очиод алтан луугийн зүлгэж итэл үүр цайхыг мэдэхгүй. Үүр цайсан чинь нөгөө хялар дамби гуансны даамал бариад авдаг. Хулгай хийх гэлээ гээд. Тэгээ манай хүн атсан ч би хулгай хийх гээгүй. Би одоо авдраа ингээ үзэх гэсэн юм а гэхээр ив хамтчлах гэдэг бодлого төрийн бодлого эсэргүүцсэн хэрэгт орж хүнд ялан унах гэдэг. Хүнд ялан дунсан дурвал хулгайч гэсэн нэр зүүслийн дээр гээд ингээд ер нь хөгтөөхөн л амьдрал туулж байгаа юм да энэ лодон тийм ээ. Тий. За тэгээд яваад байна. Би одоо чи уншив шүү дээ. Би одоо энэ төгсгөл хэсгээр нь очиод уншия гэж бодож байна. Энд одоо нэгэн үдшийн дулаанд лодон гэрийн эзний авираар хоймортой лаглаан сууж махан хуурах зууш тавьж ая гархинд халамцаж сууна. Хэрв бид өдөр болгон ийм баян тарган амьдрал ямар сайхан бэ гэж сайн сайхныг хүссэн ч юм шиг ирээдүйн амьдралаа төсөөлсөн ч юм шиг хэлв. Зуухны аманд гурил элдэн бууз чимхэд суусан чавганц үгийн тосож аваад тэгвэл бид чинь намжил залан болчих юм биш үү гэж дээрэнгүй хэлэхэд хөөш намжил залан бол энэ хуурган дээр чимх 5 халуун нэмнэ шүү гэж лодон мэдэм хийрнэ. Намжил залан хуурганда 5 халуун хийдэг эсхийг чавганц огт мэдэхгүй тул цааш дуурсангүй. Хоолны дараа өвгөн эмгэн хоёр гадан дотнохоо төвхнүүлээд өрхөө дарж газар чагнахад арай эрт гэж бодов бололтой хэрэгтэй хэрэггүй үг дөнгөнөн цаг нөхцөөж суув. Бид нүттэй атлаа сохор юм шиг чихтэй байтлаа дүлийн юм шиг амьдрахаа болъё гэж чавганцсан захиж байгаа ч юм шиг зөвлөж байгаа ч юм шиг өглөж гарахад лодон ганц зүг газар гээхгүй. Мөн сан хөж хөрцснээр хаашдаал чи ухаантай. Байз жаахан бэлдээ дээр хоёулаа бээжин орж нүд нээхүү. Эсвэл нэг санаанд таарсан дуутай хайрцаг аваад чихээ сунгаж суух уу гэж их урамтай ярилцаж эхэллээ. Үүнийг чавганц тоолгүй. Ай халбагаар цуглуулсан хэдийг минь хөрзээр цасхан уу? Савж гөвхтөө тэгж яарч яах нь вэ гэд сүрхий ширв татав. Битгий гэрвш зарахгүй хадгалаад авсандаа дэвсхүү гэж лодонгийн хамрын үзэр минчиж эхлэхэд зарах газар мундаа юу? Савж гөвхийг л ботхоос биш хүү өргөж авч гал голомтоо залгуулъя гэж яагаад бодож болдоггүй юм бэ гэж чавганц нь үгээр шөвгдлээ. Юу гэж лодон гайхан асуувал арга ятсан чи бид хоёроос зурамч гарахаасаа өнгөрсөн шүү. Зөнгийгдээ гэд заграама инээд алдан зөрөө харав. Лодон амаа ангааж мэлэрснэ гинэт маасаан инээж иш энэ сайхан бодлоо эртхэн хэлэхгүй яасан юм бэ? За зүгээр гуйж сургалхаа би мэдий. Нус нөлөмс шээс баасыг нь харин чи мэд. Хамарч хойш суухгүй шүү. Учиргүй хөөрсөн лодон эмгэнийхээ хариугч хүлээж тэслэгүй гарчгүй. Хүүе харуу бүрээд хаачих нь вэ гэж эмгэн нь үүднээсээ хашгирахад бугцаагаа хүүгээ хайхаар явъя гэсэн баясгалантаа дуу нам гүм орчинд цуураа татан хөнгөнөхөд алс тэртээ замхарч одлоо гэд. Ингээд дуусч ийн энэ зохиол. Тэгээ зохиол яг ингэж эхэлсэн шүү дээ. Тийм бай. Яг зохиол ингэж эхэлсэн байхгүй. Тэгэхээр зохиолынхаа зохиомжийг Батбөх зохиолж яаж хийсэн бэ гэхээр хүүгээ хайхаар лодон өвгөн энэ одоо ийм өвгөн цал буурал нэгэн өвгөн модон хайрцагт нь яраа солих гэж мөнгөн суулаа гэж тэгжээснэ бугцагаан хүүгээ хайхаар явлаа гэдэг хөнгөнтөл одоо чанга яриад тийм ээ явсан гэж ингэж эхэлж байгаа зохиол. Тэгээ зохиол энэгээр ингэж дуусч байгаа. Тэгээ зохиолын бүтцийн хувьд нөгөө хоёр талд нь хашлах хийх гэж юм байдаг байхгүй юу? Ер нь бол тийм. А тэгтэл ингэж зохиол хашлах хийхдээ эхэллээрээ төгсгөлөөрөө ингэ эхэлсэн. Төгсгөлөөрөө эхэлчихэд тэгээд лодон гэдэг чинь энэ хүн шүү дээ гэж танилцуулаад тэгээ энэ хүний үндсэндээ 40 жилийн амьдралын тэр нажид төөрсөн, будилсан, бүдэрсэн, унсан тийм ээ мухардсан маш олон тохиолдолд мухардж байгаа шүү дээ үннийг хэлэхэд. Тэгэхээр хүн гэдэг бол ямар их зовлон даадаг юм бэ ер нь бол. Ямар их одоо буруудаж, зөвдөж,
мухардаж, цөхөрч, урам хугарч ямар ч итгэл найдваргүй болсон ч гэсэн хүнийг бол тэр сайхан сэтгэл гэдэг юм уу тийм ээ. Сайхан сэтгэл нь ингээд түшээд яваад байдаг. Тэгээд нэг талдаа бол тийм, хоёр талдаа бол Лодон бол үнэндээ шин хуучин хүү, шин болсон, шин үеийг ингээд зогслоо. Өнөөдрийн шин нийгэм бий болох хүртэлх он цагийн гэрч байхгүй юм тийм. Тэгээ энд надад их сонирхолтой юм юу санагдсан бэ гэхээр 1979 онд гардсан санагдаж байна. Монголын зохиолч Дүгэрживийн маамгуан юу гэж арман байдгийг. Гიშгэх газаргүй хөл гэж. Гიშгэх газаргүй хөл гэдэг энэ арман бол Хятадын соёлын хувьсгалын тухай бичсэн арман. Ер нь. Би тэрийг одоо их багада хүүхэд байхдаа уншижсэн. Надад их л хүнд санагдчихсэн ер нь. Тэгээд тэрнээс хойш бол одоо энэ соёлын хувьсгалыг яг ингэж нүдэнд харагдтал бичсэн зохиол огт уншаагүй байхгүй. Тэгээ энэ дээр одоо ингэ яг ингэ нүдэнд харагдаж байгаа. За ингээд зуны сүүлч сарын намрын ихээр Лодон баг дээр хадлангийн тэрэг хөсөг сэлбэж байтал хоршоогоор хэлсэн борхуу бяцхан жанжин нарыг тээсэн ногоон машин жаахан сүмд хувьсгал хийхээр ирсэн тухай сонин сурагдуулгаа гэж. Тэгэхээр бяцхан жанжин гэж энэ шилжсэн утгаар хэлсэн байгаа энэ зохиолч. Энэ юу гэхээр соёлын хувьсгалын үеийн улаан хамгаалагч хүүхдүүд 14 талтай хүүхдүүд байсан байна тий. Борхуу гарал угсаа барагтай тул ажил сургалыг гисэнгүү үүмээс өмнө амжиж иржээ гэж. За тэр хүүхдүүд юу хэлж байсан бэ гэхээр ингэж байсан гинэ. Урд Лодон хагас шөнийн нойроо хугасаж хоол унд хийж хуурчаар жанжин мордуулдаг байсан билээ гэж. Туйл хайлуулдаг байсан билээ гинэ. За гэрэл туссан гигэн магна хэвтэ барсан хар хүмсэг намрын мойлнууд начин шонхрын сормос гэх ингээд тэр туйл дотор бол маш олон сайхан ишиллүүд ингээд дүр төрсөлөө зөндөө байдаг байсан гэж. Тэгээд өөрөө бол бодож ин л да энэ нөгөө бяцхан жанжингууд Лодон ч боловсралгүй хүн учраас нөгөөт нэг өөрийнхөө сонсож өссөн туйлын бааtruуч чиг төсөөлж байгаа байхгүй юу ер нь бол тийм ээ. Тэгээд ирсэн чинь ямар хүүхдүүд байсан бэ гэсэн чинь ийм байж гинэ. Лодон сүмд ойртол ганжрын оронд хатгсан шар үсгтэй улаан туг урин далсанд хар хурдааран гүйжигч сүмийн хүрээг тоос тортог утаамаа залгиж цугласан олон бориво гიშгэлээд байсан тул Лодон үлмий дээрээ яач үнэлцээ дотор юу болж байгааг олж үзсэнгүй. Хамраа минчилгэн хөмхий зууж хар хүчээрээ олны дундор шурахаа арай гэж дотгошоо орлоо. Нэг жаалын нүцгэн хөлийг бяцартал гიშгэж эргэж ээрүүлсэн ч эргэж харсангүй. Мөрөөн цавчуул толгойн салсан үүдний махарн цагаархаа хингэрэг дэрлэж унаад шагжамууны гигэн дөрс дугны сарвчинд боомлогджээ. Шогол судар номд гал авалцаад хүчийн үнэртэй хөх утаа огторгууд бүргэлнэ. Судар ном дээр гიშгэж хилэнс нүгэл үйлдэхгүй гэж олонний дундор шахацлахдаа доорхоо байн харна. Өвч би сул ногоо хувцастай бугалгандаа улаан туг зүүсэн намхан харахгүй эмдэр дээр сүр намтай гарч ирээд дохоогоо өртөлшүүлсэн гараа савчин байж нийгэм хашгирна. Олон хүн бархиран балбаж химэглэх дуу үргэлжилж ямар ном тавьж байгааг Лодон чих тавьж байгаа ч олж сонссонгүй. Бяцхан жанжныг урт сормостой харнууд дилдэн чихээр нь таних гэж. Нөгөө өөрөө бол баатарлаг туйлын юу гэж ихлэ бодлоо штэ тий. Одоо бяцхан жанжид гэдэг бол баатарлаг туйлд сонсч өссөн. Баатарлаг туйлд гардаг тэр баатруутай адилхан баг гэсэн чинь урт сормостой харнууд дилдэн чихээр нь таних гэж. Тэгээ энэ хэн байсан бэ гэдгийг хэлээгүү. Гэхдээ энэ бол Мингтийн хүү байгаа байхгүй юу? Өөрөө дараад нь энэ Мингтийн хүүгийнхаа одоо цэрэг болоод тийм ээ явж байгаа юм. Тэгж явж байгаад хамгийн их эмгэнэлтийн харамсалтай юм юу гэхээр за одоо манай ах тийм ээ ах одоо Лодон үг хэлнэ. Тэгсэн чинь Лодон чинь ямар ч боловсрал байхгүй, ямар ч өөрийн бодол байхгүй, мунхаг харанхуй хүн байхгүй. Мунхаг харанхуй хүн учраас нөгөө олон цугласан олонний өмнө баахан эсэргүүнүүдийн өмнө үг хэлэх болоод үг хэлэх болсон чинь тэр эсэргүүнүүд нь хэн байсан бэ гэхээр нөгөө намжил зайсан хялар дамби өөрийнх нь хөгшин нөгөө загармаа хөгшин гэдэг баахан хөгшин хүмүүс байгаа юм. Тэгээ байж итл чинь маань хүн үг хэлсэн чинь буруу үг хэлээд газар дээр нөгөө эндэр дээр байсан хүн шууд гяндан руу явж байгаа тийм. Одоо бидний энэ их үйл хэрэг соёлын хувьсгалын энэ үйл хэргийг өнөө хүртэл эсэргүүцж ирсэн Лодон шившиглээ гэдэг Лодон хам хувцсыг хуу татж аваад тэгээд хөсөрч чулууччих. Ингээ энэ бол нийгмийн том золиос болж байгаа юм дээ. Тэгээ энэ чих өрөвдөлттэй нэг юм байгаамаа Лодонгийн.
Тэр үед нөгөө энэ соёлын хувьсгал хийж байгаа хүүхдүүд тэр соёлын хувьсгалын залуучууд бүгд ногоон хувцастай. Ногоон өмдтэй, ногоон бүстэй. Ногоон одоо дээлтэй. Ногоон одоо хөрөм гэдэг юм уу дээл тий. Тэгээ ногоон молгаатай. Тэгээ ханцуун дээрээ улаан одоо хамгаалагч гэсэн бичгтэй улаан давуу ингээд уйцсан. Тэгтэл хинд лодонд нэг ч ногоо юм байхгүй. Тэгэхээр ногоон өмдтэй болох одоо мөрөөдөл, ногоон хүүртгтэй болох, ногоон малгайтай болох, ногоон одоо гуталтай болох нь маань хүнд мөрөөдөл байдаг. Тэгэхээр тэрийг олж авахын тулд хүний хуучин, нойтон, уранхай, салбархай, ногоон өнгөтэй юу л байна? Тэр бүхнийг өөртөө байсан өнгөтэй өтөө бүхнээр сольж аваад одоо би харахтаа бол тэрийг нэг хотны захад босгосон одоо нөгөө манайхан мануухай гэж ярьдаг шүү дээ. Мануухай шиг юм болцсон. Тэгтээ бол дотроо би одоо жинхэнэ хувьсгалж боллоо гэж хөөрөөд явж байгаа тийм. Ерөөсөө би бол энэ хүүг одоо мингт энэ бяцхан жанжтыг дагаад явхад амьдралд ерөөсөө алдахгүй юм байна гэд яваад байсан чинь ерөөсөө ганцхан буруу хэлэнгүүт тайзан дээр байсан хүн шалантаа шидэгдэж байгаа. Тэгэхээр нийгэм гэдэг бол ерөөсөө хүний амьдралд бол хүн гэдэг бол зөвхөн нийгмийн жижигхэн золиослол юм байна. Тийм ээ. Өөрийн бодолтой, өөрийн хар ухаантай, өөрийн гэсэн тийм зорилготой байх ёстой юм байна ер нь. Тэгэхээр энэ дээр бол зохиолч ямар нэг юм номлоогүй. Зүгээр л лодон гэдэг хүний амьдралын туулсан, бэрхшээл, мухардсан зам, унсан, цөхөрсөн тэр бүхнээр л тэр 40 жилийн амьдралыг л харуулсан байна тийм. Тэгээ энэ нэвтрүүлгийн энэ богино цагт энэ том зохиолыг бүтэн ярих их болцоо муутай ер нь бол. Тэг яг үнэндээ бол энэ дотор бол гайхалтай гоё тийм хил найруулгын тэгш юм зохирлууд байгаа юм. Одоо Нацгтөрчийн номоос хуучин хөт байгаа штэ. Урд тормоогоор хөлстэй нүрээ одоо нүрнийхээ өлсийг шудраад нусаан хүр хитл нэгээд гэрт ороо гэж. Энэ дээр болохоор нэг гоё ганцхан өгүүлбэр өрөөсөө. Нөгөө үл ойлголцлоос болоод заграмаа өгшин чавганцсан мань хүнийг үзэхээ байцсан. Нөгөө хулгайд сэрдэгцснээс нь болоод нэр нүр барлагыг үзэхээ байцсан тий. Тэгээд лодон ингэж байгаа. Өмнө нь унхан үртэл сайхан сонсогддог. Унхан үртэл сайхан санагддаг байсан. Одоо бол инээх нь үртэл муухай харагддаг болчих гэж. Ганцхан өгүүлбэр байгаа байхгүй юу? Тэгээ ингээд энд бол хамгийн гайхалтай сайхан юм бол энэ зохиол мэдээж их том зохиолоо үнэ гэлгээд. Монгол хүн, Монгол ах үеиг тэр цаг үеийн будангуй, бурангүй цаг үеийг тэр хүмүүсийн төөрч бодсон хүмүүс одоо нөө яахаа мэдэхгүй, хайчхаа мэдэхгүйгээр бие биенийгээ цагийн сэтгэхийг дагаад ингээд намирч тэрэнд туугдж, уруудж, төөрч бодолж исэн эмгэнэлтэй энэ хувьд яг хошин өнгө астагаар. Хошин өнгө астагаар маш сайхан монгол хэлээр ахын маш сайхан дүрслэлтэйгээр бичсэн ийм гайхалтай сайхан зохиол. Тэгээ энэ удаагийн энэ дугаар бол хамар лодон бол үнэхээр сайхан зохиол байлаа. Тэгээ би одоо хүмүүст юу шийдэх чи ихээр энэ зохиолыг олж уншаарай л гэж уриалмар байгаа. Үнэхээр сайхан зохиол шүү. Энэ зохиолын төгсгөлийг та юу гэж бодож байна? Зохиолын төгсгөл яг нь юу байж байгаа шүү дээ. Зохиолын төгсгөл чинь ингээд хүн ингээд би яг түр ярих чинь марч. Зохиолын төгсгөл чинь ерөөсө хүний хамгийн гол нарийн нандин утга учир хүний амьдралын утга учир чинь эд хөрөнгө биш юм байна. Тэр алтан луутай авдар биш юм байна. Тэ? Гавьяа байгуул шан хүртэх биш юм байна. Нохоо олж шагнал авах биш юм байна. Соёлын явсгалын манлайлагч байх биш юм байна, тий? Тэгээ ингэж штэ. Чи бит хоёр жаахан хөрөнгөтэй боллоо. Амьдрал нь овоо тэгшээд ирсэн. Тэгтэл тэр хоёрын хамаг жаргалтай нас өнгөрсөн. Тэр хоёр үр хүүхдтэй болох боломжгүй болцсон. Тийм үедээ жаахан хөрөнгөтэй болсон хоёулаа. Амьдрал нь ингээ айтайхан жаахан тогтносон. Тэгээ одоо үлдсэн жаахан хөрөнгөөр юу ийх вэ гэхээр амьдрал нь ямар зориггүй болсон. Хоёулаа одоо нэг жаахан чадaltaй байгаа дээрээ бээжин авч юм үзхүү гэж. Тэгж юм. Тэгтэл тэр хөгшин бол хайхтар хэлж ихнэр нь заграамаа хөгшин чаганц те. Чи бит хоёр бээжин үзсэн шаалаа байсан шаалаа энэ эдсэн ямаараа өдөр болгон махан хуурга эдсэн ч нөгөө ертөнцид очиж төрөл очино. Үхгтээ энэ жаахан олсон хөрөнгөө одоо хайрцагтаа дэвсээр явахгүй нь ойлгомжтой шүү. Тэгэхээр хамгийн гол юм юу гэхээр энэ гал голомтон залгах үр хүүхдтэй болвол яасан бэ? Өргөж явъя гэж. Тий. Тэгэхээр эн чинь зохиолчийн хамгийн гоё шийдэл энэ байж ш тийм ээ. Хүн яаж төөрч бодолж явсан ч гэсэн лодон чинь тэнэг хүн байгаагүй байхгүй юу? Ер нь энийг хүртэл энэ зохиолын төгсгөлийн сүүлийн өгүүлбэрийг хүртэл лодон бол биш сая зөндөө ярил лодон бол өөрийн гэсэн бодлого
Тийм харанхуу, муухаг, боловсралгүй цагийн салхи хаашаа явна тийшээ туугдж явдаг хүн гэж. Гэтэл хэдийгээр тэр ухаанд нь эхнэр нь хэлээд ухаанд нь тэр гэгээ харуулж байгаа ч гэсэн ийм сайхан бодлоо эртгэн хэлэхгүй яасан юм бэ? Тэ? Би хүүгээ олж ирээ. А чи өсгөхөөд нус нулимс шээс басын цэвэрлэгтэйгээл тэргээл чи хариуц. Тийм ээ? Тэгэхээр хүний амьдрал чи эргээд бүтэн болж ш. Хүний амьдрал илүү ахаад зоригтой болж чинь тийм үү. Тэгэхээр монголчуудын хувьд ер нь хүн төрөлхтний хувьд л та ер нь тийм. Энэ гал голомтоо залгуулах. Гал голомтоо цааш нь ингээд байн бадрааж авч явах. Үр удмаа өргөжлүүлэх гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтний нийтлэг хүсэл зорилго. Ялангуяа монгол хүнд бол энэ гал голомтоо хүү төрүүлж бух цагаан хүү гэж штэ. Бух цагаан хүү гэж охин гээгүй байхгүй юу? Охин гээгүй бух цагаан хүү. Тэгэхээр гал голомтоо хүүтэй болно гэдэг чинь нэгд ураг удам овгоо болон залгуулна тийм ээ. А дээр нь гал голомтоо эзэнтэй байлгаад тэр гал голомт бол хүүтэй хүнд бол гал голомт эзэнтэй байна. Охин бол айлд очив явчихна. Өөр хүний өөр айлын гал голомтыг маань хүү бол өөрийнхөө гал голомтыг сайж навч явна. Тэгэхээр энэ чинь тийм сэтгэлгээний их том ялгаа байгаа юм ер нь бол. Тий. Ийм зохиол байлаа. За нэг ийм сайхан зохиолыг сонсголоо яриад л баймаар байна. Энэ бол энэ зохиолын тухай ярихад өгүүлбэр болгоноос нь ярина. Ер нь бол маш сонирхолтой зохиол юм. За баярлалаа. Ийм сайхан зохиол сонгож шинэ үсэгт хөрвүүлээд өнөөдөр ингээд санал болгосон. Баярлалаа Пүүжээ. Тий. Тэгээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Энэ номноос Хамар лодон зохиолтой танилцаарай. Баярлалаа та бүхэндээ.